За сайн бацгаана уу. Булангийн мэргийн нэртэй зүг тавтай морилно. За өнөөдөр хайр сэтгэлийн харилцаан дээр мэр хийж чадчих байна. Одоо тэр танд хайртай юу? Ер нь тэр хүний одоо чин хүсэлтэй тийм бодол нь юу вэ гэсэн ийм утгатай олон мэрэг бол хийж чадж байна. Ингээд одоо дөрвөн сонголттой 1 2 3 4 тийм сонголтын. За ингээд одоо та сайн харж байгаа сэтгэлжин татагтаад байгаа карта тий өөрийн зүүн сонгороо сонгороо. За сонголтоо хийж савсар миний би нэлийн одоо эдгээд ингээд дээрдэж байгаа учраас одоо надад одоо хувийн санал хүсэлтэд бичих хүмүүсийн хамбал миний фэйсбүүкийн мессенжерээр тий над руу тийм бичиж болно шүү. За ингээд сонголтоо хийсэн бол одоо тэнийг гэсэн картаас эхлэе. За ингээд нэгдүгээр карт сонгосон юм эхлэе. Одоо тэр танд хардны картасан тэр танд одоо хайртай юу гэсэн ийм утгатай хайр сэтгэлийн харилцаан дээр одоо мэр хийж байгаа. За ингээд хамгийн сүүлд шийдэж чадж байна. За бүх картуудаа нэгдсэн. За нэгдүгээр картыг сонгосон хүн маань таны ингээд авчи. Энэ хоёр оракл картыг хамгийн сүүлд уншия. За ингээд одоо таро картаас эхлээд тийм шавьж чадж байна. Ингээд тайлаад явъя тийм. За энэ картыг харах юм бол энэ бол бүгд тэр хүний бодол дээр татсан байгаа. Энэ одоо энэ картууд их тийм. Энэ хамгийн сүүлийн нь бол танд зөвлөгөө. За тэр хүний юу энэ харилцаанд тийм тантай харилцаан дээр хандлага гэх юм бол ер нь бол энэ дэфул карташ орно гэдэг чинь ер нь яг өөрийнхөө одоо юу гэдэг юм те яг жинхэнэ сэтгэлээ олж яхан нуужж магадгүй юм байна. Тийм. Энэ айгу хөнгөн бааз те ла гэлтэй нэг тиймэрхүү. Тэнийг тийм хөнгөнөөр энэ харилцааг те жоохон хардаг байх магадлал жоохон өндөр те. Тэр хүн тэгээд тийм магадгүй одоо энэ карт буруу арчхаар бүр хөнгөнөөсөө гэтээ илүүтэйгээр хоёр харилцааг те зэрэгцүүлдэг байх магадлал айгу өндөр. Тэр нь одоо тийм зүйл дээр энэ карт ингээд тийм доошоо хөвчлэн харчаад байдаг. Тийм. Гэхдээ энэ бол зөвхөн магадлалаар хэлж байна. Тэг айгу олон үзэж болохоор те. Ер нь бол энэ харилцаан дээр жоохон одоо юу гэдэг нэлээд хөнгөө ханддаг гэж хэлэх үү. Ингээ хариуцлага хүлээхийг хүсдэггүй те. Тийм. Одоо тэр хүн танд ингээд татагдчихж магадгүй те. Тэглээч гисэн ингээд юу гэдэг нэг тийм гүнзгий харилцаа ямар нэгэн зүйл одоо амлах хариуцлагаас одоо айж ийн гэх юм уу те. Зүгээр л ингээл те энэ карт чи лаа гэлтэй ингээд одоо юу гэдэг ингээл зугаалгахлын хүсэлтэй юм шиг те. Ямар ч бас нэг тийм албан ёсны найз охин одоо ч юм уу те албан ёсны нэг тийм харилцаанд ороход тийм бэлэн биш гэсэн ийм утгаар гарч байна. За тэгэхэд дараагийн карт гарах юм бол тийм дахиад нөгөө тий гой карт ингээд доош арчиж авахгүй. Тэгэхээр зоосын доош харна гэдэг чинь ер нь жоохон нууц харилцаа болцдог энэ карт ихвчлэн нууц харилцаа гэхүү одоо нууцаар л уулздаг хүн гэх юм уу тий. Тэр хүн одоо таныг тэгж боддог гэж магадгүй нэг ил болгодгүй тий нууц харилцаа ч юм шиг. Тийм тэгээд ер нь бол тантай тий гүнзгий биш тогтроо ямар нэгэн ашиг сонирхол дээр жоохон суурилсан байж магадгүй. Тийм. Зоос болохоор зэрэгтэй ямар нэгэн ашиг сонирхолтой суурилсан байж магадгүй. Гэхдээ нэг тийм нууцлдаг, нууц харилцаа, нууцаар уулздаг хүн гэх мэтчлэн тиймэрхүү зүйл боддог гэж магадгүй мэн. Тэгээ дараагийн картыг харах юм бол сэлэм доош орцмоос. Тэгэхээр одоо таны одоо сэтгэлийг нэг тэгж юу бодож байгаа бол яаж байгаа л гэдэг ч юм уу нэг тийм боддоггүй байж магадгүй санагдаж байна. Таны сэтгэлийг боддоггүй одоо таны үгийг чи нэг сонсдоггүй гэдэг ч юм уу те. Тийм. Ногтмол үнэн эсвэл худалцаад юу гэж хэлмээр та магадгүй тэр хүн одоо танд бүгдийг үннээр нь те янз бүр юм а те бүгдийг үннээр нь хэлэхгүй ах шүү гэж бодож байна. Тэгээд одоо өөрийнхөө тийм зүрхнээсээ
чин сэтгэлээсээ гэхээсээ илүү тэгээ одоо толгоогоор зүүн тархиараа тэ тооцоо их айгуу тийм тооцоотой байна энэ харилцаан дээр. Тийм эсвэл ингээд тийм биш маа хэд ямар нэгэн зүйлийг айгуу нуухыг тийм хичээж магадгүй. За ямар ч энэ хүний бодол дээр юм хөө картад орж байна. Тийм жоохон хатаа мэлж олуучлаараа үнэхээр таарахгүй бол өөр сонголт үзэж болно шүү. За тэгээд дараагийн карт гэх юм бол айгуу тийм те кул хаан гарсан байна. Тийм хүүтэн юм шиг те. Тийм тэгэхээр энэ одоо таны хүн болохоор магадгүй те их тийм амар тийм кул те их хэмсэг тийм хүн байж магадгүй. Тийм одоо маш их санаатай гэж одоо юу ч хэлмээр айгуу тийм тооцоотой гэхүү те. Тийм хяналт давмгайлал те байгаа ч юм шиг харах юм бол те зургийг. Тэгээд ер нь тэр тойрон харилцаан дээр тэр хүн үргэлж одоо таны дээр байхыг хүсдэг гэдэг ч юм уу те. Ер нь бол тэр таныг одоо хайрлан гэхээсээ илүү танд те зааварчлах, сургах ч юм уу. Тийм за тэгдэг мах нэг өөрийнхөө те үзэл бодол тийм нийцүүлэх дуртай байж магадгүй. Тэгээд тийм нэг тийм тооцоотой нэг тийм кул нэг тийм хүн байгаа байхгүй. За ямар ч юм хүн гарлаа. За тэгээд дараагийн карт харах юм бол нар бураарж гарсан байна. Тэгэхээр та энэ харилцаанд одоо тэр юу гэдэг яг танд аюу айтаахан байж магадгүй. Гэхдээ яг ингээд үннээсээ баярлаж чадахгүй байж магадгүй мэн. Эсвэл тэр хүнд итгэж чаддгүй гэдэг ч юм уу те. Тэгээд тэр хүн болохоор зэрэг одоо юу гэдэг бүх зүйл гаднаа гялал. Яг энэ картны нэг одоо юу гэдэг нь утга нь одоо бүх зүйл гаднаа ингээд гяланцаг тий харагдавч цаана асуудалтай байгааг заадаг. Яг ингээд буруу харцсан тий. Тэгэхээр тойрын харилцаа ингээ наанайгууд гайгүй мэт харагдав. Цаанаа тий ч асуудал байна шүү гэж тэгж зааж гарч ирж байгаа гэж бодож байна. Тэгээд одоо тэр танд одоо маш их хайртай юм шиг тий одоо жүжиглэх ч юм уу эсвэл хэд хөөдрөг амралт тий өгж байгаа бол энэ тий бодит амьдрал дээр тий жоохон хоосон тийм зүгээр хоосон биелэх боломжгүй хоосон тийм үг гэж магадгүй шүү гэдэг ч юм уу тий гаднаа гяланцэг дотроо балтанцэг гэсэн юм картахгүй юу. Жаачлаар энэ сонголт жоохон хатуу гарчлаа. За тэгээд энэ картыг харах юм бол тэгсэн мөртлөө тэр хүн одоо энэ харилцааг яг энэ харьцаа ингээ харчих юм бол эрсдэлтэй харилцаа гардаг байхгүй. Эрсдэлтэй харилцаа гэж би зөвхөн өмнөх картуудаа одоо холбоод унших юм бол тэгж хэлж болно. Зөвхөн энэ картыг өөрийг нь унших юм бол одоо юу гэдэг таныг одоо хүсэл бол байна. Тийм. Таны хүссэн те одоо энэ модны хаан ванд те модны хаан баггүй. Тэгэхээр зэрэг тийм модны хаан бол тийм маш хурдан асдаг байхгүй. Мод чаг хурдан асдаг шүү дээ. Гал авалцал те. Тэгэхээр зэрэг богино хугацааны гал те модны хаан бол тийм маш хурдан асдаг. Тэгэхээр одоо тэр хүн яг одоо таны төлөө те юу гэдэг ингээл гал руу орохоос босхгүй гэдэг ч юм уу те. Тэг жоохон тэгжэж магадгүй. Гэхдээ тэр нь айгуу тийм хүсэл тачаалаар айгуу одоо суурилсан гэж хэлэх үү те. Тэгэхээр зэрэг энэ нь болохоор зэрэг энэ айгуу гал авалцаал те. Айгуу хүсэл тачаал дээр тий суурилсан учраас юу гэдэг айгуу хурдан асаал унтрах ч юм уу те. Ямар ч таны гэсэн тийм хүсэл тачаал энэ хүнд байна гэж гарч байна. Тийм. Яг хайр сэтгэл гэвэл одоо аяга дээр гарах хэрэгтэй байхгүй одоо аягны хаамаач юм те. Гэтэл модны хаан гарна гэдэг чинь таны ингээ хүсэж байгаа тийм хүсэл тачаал бол энэ хүнд аюух байна гэсэн үг. За ямар ч таны талаар иймэрхүү хандлагатай байна. Ингээд энэ 6 картаас ингэж уншиж яаж бодож байна. Тэгээд одоо танд энэ харилцаанд зөвлөгөө. Тийм танд энэ харилцаанд зөвлөгөө гэх юм бол ер нь аль та өөрийнхөө одоо бодол санааг шулуухан хэлж ийл зүгээр минь таалагдахгүй таалагч чинь тий. Тэгээд одоо энэ хүнээс болоод тий өөрийнхөө биегээ битий алдаараа гэсэн байна. Тийм.
одоо тэр хүн нэлээд хүчтэй хоёр хаан гарч ирсэн нэлээд хүчтэй хүн байж магадгүй. Одоо тэр хүний хүчтэй зан чанарын өмнө өөрийгөө ерөөсөн гэж уусгаж алга болж болохгүй шүү тий. Одоо тань зөвлөгөөний харилцаан дээр. Тийм модны тав болохоор тий үзэл бодлын зөрүүг бол илтгэдэг юм карта. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө зарчим, үн цэнийг хадгалж одоо шаардлагатай бол тий үгүй надад таалагдахгүй юм тий гэж тий үннээ хэлж сурах тий. За тийм байна. Тэгэхээр зэрэг ер нь зөрчилдөөн дундаас л яг тий одоо таны жинхэнэ үн цэн чинь харагдана тий. Энэ хүнд таалагдах гад энэ хүний заавраар яваад иж болохгүй. Одоо танд үнэхээр таалагдахгүй юм байх юм бол ингээд шолоохон өөрийнхөө тий санаа оноо хилжих гэсэн үг. Тий. Чи надад ингээд яагаад ингээд гэдэг ч юм уу тий. Надад энэ таалагдахгүй юм гэдэг ч юм уу. Би ингэмээр энэ гэдэг аягүй шолоохон хилжээл зүгээр энэ харилцаан дээр гэсэн байна. За тэгээд тэр хүн танд одоо хэлмээр авах гэсэн. Тэгэхээр ийм хоёр карт гарсан. Ер нь тантай ингээл зугаацаал энэ хоёр ингээл амар ингээл зугаасан юм. Зугаацаал хамт байхад ер нь өөр хүмүүстэй хамт байснаас илүү аягүй гоё тий хөвгчлөлтэй гоё байдгаа гэж бол хэлж чинь тантай ингээл зугаацаалаа гэл тий юм гоё байдгаа амуу одоо тантай яг ингэ тэнцүү баймаар юм гэж хэлж байгаа юм байна. Тийм чи би чамд юм хийж өгсөн бол чи надад юм гэж өгдөг ч юм уу нэг тийм одоо юу гэж хэлмээр юм дээ. Яг чамтай хамт те одоо байхад хинтэй ч байхаас илүү гоё байдаг хөвгчлөлтөө те зугаатай гоё байдаг. Гэхдээ тэр нь болохоор тий намааг бол те одоо чиний өмнө өвдөг тий сөхрөн гэсэн үг биш ээ. Хоёулаа тэнцүү те тоглох хэрэгтэй гэдэг байхгүй. Тэнцүү байх хэрэгтэй. Тийм зүйл танд тий хэлмээр аам байна. За тэгээд энэ тань тэр хүний хэлмээр авах гэсэн дээр энэ хоёр карт гарсан. Тэгчээд за ингээд хамгийн сүүлийн одоо карта тий энэ харилцаан дээр одоо танд зөвлөгөө гэх үү тий мессеж энэ харилцаан дээр мессеж гэх юм бол энэ баг зүц мод тий энэ хүн ч гэсэн багтаа хоёулаа багтаач юм шиг даа юм санаа. Тэгэхээр ингээд итгэлцлийн ан цав гэдэг карт байхгүй юу? Тэгэхээр зэрэг картны ерхий уур амьсгал болохоор зэрэг одоо бүх зүйл одоо харагдаж байгаа шигээ тийм биш гэдгийг бол танд тэг сануулж байна. Энэ харилцаа энэ хүнтэй яг харагдаж байгаа шиг биш шүү гэдэг ч юм те. Тэг энэ бол тэ сэтгэл хөдлөлтөө тэг авталгүйгээр одоо нөгөө хүнийхээ үйлдэлийг те маш одоо шударгаар те шудраг одоо шүүлтүрээр те ажиглах цаг болсон шүү. Тий цаад хүнээсээ ажиглалаа үнэхээр те багтай нөгөө гэдэг юм ажлах цаг нь болсон шүү гэсэн ийм тохиод одоо танд энэ картаар дамжуулж хэлж ийн гэж бодож байна. За ингээд өндөрлөө одоо тийм тэр хүн танд хайртай юу гэсэн ийм сэсэдвтэй мэрэг хийж байгаа. Тэгээд яг хуу танд бол сайн таалагддгийн хувьд бол таалагддаг. Яг хайртай гэх юм бол тийм бие махбодын одоо юу гэдэг тэр дуур хүсэл бол нэлээд их байна. Та таалагддаг. Гэхдээ яг жинхэнэ зүрхнээсээ бүр ингээд цаанаасаа гэвэл арай үгүй нэг тийм дур тачаал гэх үү те бие махбодын тэр татагдалт дурлал нэлээд их тийм хайр юм шиг байна. За тэгжлээ. Тийм. За ингээд өндөрлөө үнэхээр таалагдсан бол тэг лайк дарахаа бити мартаараа таалагдаад та намайг одоо дэмжих хүсэж байгаа тий өөрийнхөө цааштай харилцааг тий сайнаар одоо зөөнөхийг хүсэж байгаа хүн байх юм бол тиймэр тараарах гэж хүсье. Танд тий дахин одоо тэгтээ дахин харилцаа өшөө их гоё харилцаануудад уучраасаа гэж тий зөвгнөөд тий нар гэсэн тиймээ энэ дараараа тэгэх юм бол одоо та намайг дэмжиж байгаа өөрийнхөө харилцааг цааштай харилцааг сайнаар зөөнж гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь хартыг сонгосон юм эхлэе. Тэр тань таартай юу гэсэн.
Тэ энэ хайрцагтай харилцаан дээр мэрэг хийж байгаа. Тэр хүний одоо жинхэнэ өмнө сэтгэлийн үе. Үнэхээр хайр байна тий. За ингээд хамгийн сүүлд ингээд шин. Тэгээ бүх картуудаа зэрэг нэгдзээ. Зэмрхүү картууд гарч ирсэн байна. Тиймээс гой картууд гарч ийн. Тэгээд энэ хоёрыг хамгийн сүүлд авшиж чадчихээн. За ингээд эхнээс нь тайлаа авъя. Тэр хүн тань таартай юу? 2 дугаар картыг сонгосон. Болохоор зэрэг тий ер нь бол яа ингээл эхний энэ 3 карт дээр амар ойлгомжтой угаасаа амар хайртай юм байна. Тэгэд энэ карт нь болохоор зэрэг ер нь бол таныг одоо харахаараа тий эсвэл ингээ хамт байхаараа маш их одоо баяр баясгалан тайтгарал тий айгу тийм одоо амар амгаланг тийм мэдэрдэм байна энэ хүн. Тэгээд ер нь бол таны зүгээр нэг одоо тий биш одоо хүн биш одоо юу гэдэг амьдралд ингээл гэрэлгээгээ авчирдаг тий нэгэн гэж нэлээд боддсон байна. За тэгээд дараагийн карт харах юм бол тий ер нь бол маш одоо түүний хувьд бол та нэлээд одоо бүр ингээд юу гэдэг амьдралаа хамт тий хамттай энэ амьдралыг туулж болох үст тийм бүр төгс эмхтэй гэж боддог гэж магадгүй юм байна. Одоо тэр юм их тэр их одоо хүний те одоо шалгуурт та ингээ 100% тэнцдэг ч юм уу те. Ер нь бол тийм мөрөөдлийнхаа хүн гэж боддог гэж магадгүй. Тийм ер нь бол ирээдүйн ханин ч юм уу. Эсвэл одоо таны хань чинь ч гэж магадгүй. Эсвэл одоо ирээдүйн те одоо ханы бүх үзүүлэлтэнд одоо тэнцэх өнгө гэх мэтлэн тий. Ямар ч ингээд тантай цааштай ингээд тий гоё гэр бүл болох юм. Эсвэл тий одоо ч гэсэн гэр бүл болсон маа хүмүүс гэж магадгүй шүү дээ. Тий ер нь бол миний хайртай гэр бүл эсвэл цаашид тий гэр бүл болох үсттэй тийм юм ихтэй. Маш татнаар боддсон байна. За тэгээд энэ карт ярих юм бол бас ер нь бол тэр хүн бодохдоо бол таны талаар одоо тийм миний доторх тийм галыг асаасан тий миний доторх ингээл одоо галыг асаасан эмхтэй юм эрэхтэй ч юм уу тий ер нь бол хамгийн сонирхолтой миний тий хүсдэг хүн гэж боддог гинэ. Тийм ер нь бол танлуу бол нэлээд идэвхтэй тийм зоригтой үйлдэл одоо хий гэж бодож иж магадгүй. Эсвэл миний доторх галыг асаадаг миний хамгийн их одоо хүсдэг хүмүүн гэж бодд юм байна. Эсвэл одоо тийм танлаа нэлээд идэвхтэй тий ямар нэг юм хийхээр бодож иж магадгүй. Тийм за тэгээд энэ карт ингээд харах юм бол тэгсэн мөртлөө бас за одоо энэ тэгсэн мөртлөө одоо юу ч сэлмийн хата ингээд доош харсан байгаа хгүй. Гэхдээ таныг бол харилцааг жоохон хөндрүүлэх гэж магадгүй гэж бас тиймэрхүү зүйл бодд юм байна. Аюу гоё юм бодд мөртлөө бас тэрний зэрэгцээгээр тий одоо таныг одоо жижиг зүйл дээр ч гэсэн одоо маш их ингээл одоо логикинтэй толоогоороо бодоол тий логик ингээл гаргалгаа хийгээл ингээл тий одоо бүх зүйлийг ингээл шинжлэх гэж оролдоол тэгэл харилцааны ингээд энгийн тэр зүйл таны хит их ингээд 100 тархиар ажиллаад байгаа тий юм хит шинжлээл хит их ингээд гаргалгаа логик хийх гээл бүр ингээд байгаа нь энэ хүнд нэлээд чон таагүй санагддаг байж магадгүй таагүй гэж хэлэх хүн ингээд нөхцөл байдлыг жоох ингээд чонцгүй болгоод идэх юм шиг тий таны тэр хитрхи их бодож ийн хитрхи их ингээд тий бодоод өөрийгөө болон тий намайг ингээд таяа бас авах гэдэг шүү гэдэг юм шиг тиймэрхүү зүйл бас бодд юм байна. Энэ хат ингээд дашаагаад болохоор энэ картын гахаар бас ингээд энтэй нэлээд уялдаатай юм шиг тий ер нь таныг одоо жоохон хардалт ч юм уу тийм хардсан сэтгэлээрээ өөрийгөө ингээд жоохон зовооддаг гэж боддог гэж магадгүй. Тийм нэг үндэслэлгүй хардалт тий элдв сэжиг таамгаар өөрийнхөө тий оюун санааг боомлол тий шал тэмээ юм дээр өөрийгөө зовоогоол тий харддаг ч юм уу таныг жоохон ингээд өөрөөсөө олдуулахыг хүсдэг ч мэдгүй ямар ч нэг тийм
одоо өөрийнхөө оюун санаагтай шал дэмий ингээд боомлол хэрэггүй юм бодож тий. Тийм. Тэгээ өөрийнхөө одоо тий зохиосон сөрөг бодолд тий итгээд түндэ хүлэгдээд тий тэгээ бодит байдлыг ингээд хаяас олж харахгүй байхад байдгаа гэж бас боддtiin байна. Ямар ч юм картаараа би хэлж байгаа. За тэгчээд дараагийн карт гэх юм бол ингээд амар гоё картууд гарч ирсэн нь дунд нэг ингээд тэгчээ шууд дахиад гоё карт гарч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэгсэн мөртлөө тэр хүн таны болохоор зэрэг те маш одоо бүтээлч үржишимтэй одоо юу шилмэр одоо тим карт гэхгүй юу? Тийм үрждэг те жинхэнэ хатын хийм карт тэгэхээр зэрэг одоо тийм таныг бол маш үзэсгэлэнтэй төдийгүй бас айгу тийм одоо бүтээлч ажилсаг юу ч одоо гар дээрээ тэ өсгөж үржүүлэх чадвартай тийм маш их тийм одоо тийм эмгтээлэг гэж хэлэх ингээд тантай хамт байх юм бол илүү амьдрал тий одоо баялаг илүү өнгөлөг тий аюу тийм тогтвортой зүйлийг өгч чадах юм шиг. Ямар ч байсан тийм таныг бол маш дээд зэргийн үн цэнтэй эмгтэйгээр маш хүндэтгэлтэйгээр олдог гэж боддtiin байна. Энэ карт ингээд зөв харж гарна гэдэг чинь тий. Таас өөрөө энэ чинээс тий одоо зүүн сайн гар мессеж авч болно. Тэр хүний бодол дээр энэ карт гарсан. За тэгээд энэ бүх бодлын ингээд 6 картаар хэлчлээ. Энэгээр одоо танд зөвлөх үү? Танд зөвлөгөө гэх юм бол заосны хатан. Заосны хатан бол маш төвчээртэй хатан байгаа. Төвчээртэй тий. Тэгэхээр зэрэг энэ харилцаан дээр таны жоохон төвчээртэй бай гэж ааш байна. Төвчээртэй тий хандчи тий. Энэ дээр жоохон тийм гараад болно. Одоо шал дэмий харцсан ч юм уу жоохон хитрхийг зүүн тарахаар бодоод байгаа болохоор зэрэг тий. Жоохон төвчээртэй бай тий. Юмд бүү яар тий. Тэгээ ер нь бол одоо тайлбар зүйлдээ ургаж үр жимсээ өгөхөд аяг цаг хугацаа аяг тийм хэрэгтэй байдагчлан те одоо яаран ингэсэн байх тэгсэн байх гэл те тиймэрхүү шийдвэр гаргах хэрэггүй. Тэр нөхцөл байдлыг сайн ажиглаж те аягүй тийм ухаалаг те одоо бараг хатуу ухаан гаргах гэж те одоо тэжсэн бэрч юм уу те тиймэрхүү байгаараа гэсэн байна. Одоо энэ харилцаан дээр тийм маш их оновчтой те төвчээртэй тийм стратегтэй хандараад тийм битээ яартай сайн тийм ажил гэсэн байна. Замирчсан жоох энэ харилцаан дээр төвчээртэй агараа гэсэн байна. Бодвол энийг гарсан болохоор тэгж гарч байгаа юм шиг санагдаж байна. Энэ хоёртой. За тэгээд тэр хүн одоо танд хэлмээрээ дүү гэсэн. Тийм танд хэлмээрээ дүү гэх юм бол ингээд тийм битээр үе салж холддог ч юм уу үе ингээд те харилцаа ингээд тий хүүтэрдэг ч гэсэн буцаал дандаа л эргэж нийлдэг тий бидний холбоо бол ерөөсөө тасрахгүй тий яг жижиг шажиг саад гарч ирээ тий тэгдэг ч гэсэн одоо буцаал тий бинэ гэдэг штэ ер нь би одоо битэрийн хайр бол тий одоо дуусахгүй гэж би бинэ гэх тий сэтгэл тий янз бүрийн саад янз бүрийн тий холбоо тасрагч юм уу тийм болдгоо гэж магадгүй гэтэл битэр буцаал бинэ гэдэг шүү дээ гэнэ тийм зүйл танд тийм хэлмээр байгаа юм байна. Тэгээд энэ карт болохоор зэрэг тийм би хаяа ингээд амьдралаа тий самарчих гээд байх юм аа гэдэг ч юм уу эсвэл би ерөөсөө сайн альгтай байж чадахгүй юм аа гэсэн нэг өөрийгөө ч буруутгсан зүйл бол хэлж байна. Тийм би чамайг ингээд үе гомдооч гээд байна гэдэг ч юм уу тий. Тийм иймэрхүү хоёр зүйлийг танд одоо хэлмээр байгаа юм байна. Тийм маш гоё карт байна тий. За тэгээд ингээд өндөрлөгт хөвгөд таны хүмүүсийн энэ картаас хамгийн мессеж авъя гэж бодож байна. Тийм. Энэ харилцаан дээр танд өгөх мессеж гэх юм бол тийм одоо энэ хүндээ илүү их одоо боломж өгөө. Тэг мөн та бас тий нэг удаа энэ харилцаа дээр жоохон хичээгээд өгөөрэй гэсэн юм сануулгах юм шиг гарч ирж байна. Одоо яарч те энэ хүнийг орхи болий гэдэг ч юм уу энэ харилцаа дээр одоо скол ингэсэн мах тэгсэн мах гэж хардах ч юм уу те ингэж бодхоос өмнө
тийм дахиад нэг те нэг одоо энэ хүндээ боломж өгөөрөө өөр сэтгэлээ нэгээрээ тийм ер нь хайр байгаа цагт те асуудал бол те тийм төсгөл бишээ хамтдаа засч ойлголцлоор те тийм давж гарч болдог шүү гэж энэ картал хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ямар нэг ахаад те одоо боломж өгөөрөө илүү их энэ харилцаанда хичээд үзэл яасан бэ гэсэн ийм зөвлөгөө танд өгч байгаа шиг байна. За ингээд өндөрлөө 20 дахь карт сонгосон нэмэр ингээд дууслаа үнэхээр таарад таалагдсан бол лайк тарах тийм артаараа таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тийм хос хоёрын тийм эможи хамбал дараараа эмхтэй эрэхтэй хоёр хүний тийм тэгэх юм бол 20 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өмнө та өөрийнхөө харилцааг аюу сайнаар зөвхөн жинэс үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 дахь картыг сонгосон юм эхлэе. Одоо тэр танд хайртай өгсөн хайрцагтай харилцаан дээр юм хийж байгаа. За ингээд картыг ингэж тавиад энийг хамгийн сүлд тайлгаж чадчих байна. За ингээд бүх картуудаа нэгдэцээ дум. За иймэрхүү картууд гарсан байна. За эхнээс нь ингээд тараад картаас эхлээд тайлгаж чадчих байна. За 3 дахь картыг сонгосон хүн маань одоо яг эсрэг карт гарсан. За тэр нь ингээд энэ карт эхлэнгээ харах юм бол ямар нэг юм шийдсэн юм шиг нь одоо тэр хүн одоо тантай харилцаан дээр тий шинэ ирч хүч, шинэ санаа эсвэл ямар нэгэн цоо шинэ эхлэлийг авчрах ямар нэгэн зүйлийг цоо эхлэх ч юм уу тий ер маш ингээд итгэлтэйгээр бодож гин. Ямар нэгэн саад бэрхшээл ингээл тий ингээл одоо зүсээлтэй одоо энэ сэлэм аз ямар нэгэн саад бэрхшээлийг арилгаал тий зүсээл шууд ингээл дайраал тий гарахад билээ ингээд ямар нэгэн зүйлийг одоо шийдэж байгаа юм байна энэ хүн хоёр харилцаан дээр. Тийм. За тэгж талын шинэ ирчүүч, шинэ санаа, цааш нь эхлэхийг те ер нь битээр энэ харилцаан дээр авчрах боломжтой юм биш үү гэдэг аюу тийм итгэлтэйгээр бодож байгаа энэ төр зүрх харагдаж байна. За тэгээд дараагийн энэ картыг харах юм бол тийм ийм гоё картахгүй бол энэ хоёр даш харна гэдэг чинь ер нь аль та хоёр бие биенээ одоо тэр хүн одоо энэ харилцаагаа болохоор зэрэг бид хоёр бие биенээ ерөөсөй ойлгохгүй байна гэсэн тийм бодол байж магадгүй дотор нь тэр хүний талгаад болохоор зэрэг те одоо бид хоёрын хооронд нэг тийм нандин холбоо те нэг нэгнээ те үггүй ойлгодог те тийм байсан байдал нэг л байхгүй болчих шиг боллоо гэдэг ч юм жоон тийм одоо санаа зовлт шиг тийм бодол байна. Тэгээ ер нь ингээд тантаа те одоо энергийн те одоо нэг долгионд дээр байж чадахгүй байгаад аюу сэтгэл дундуур. Тэг ер нь бол битэрийн сонирхол зорилгож байгаа тийм зөрөө даам биш үсттэй гэх мэтчлэн иймэрхүү зүйл бол боддtiin байна. За тэгээд дараагийн карт гэрх юм бол тэгсэн мэтлээ дахиад гоё карт ороод ирж байгаа хгүй. Тэгсэн мэтлээ энэ хүн болохоор зэрэг ямар нэг энэ дандаа шин зүйл шин эхлэл дээр гардаг ер нь эс картууд те. Тэгэхээр зэрэг энэ хүн болохоор өмнө ингээ яг тойр те таарахгүй зөрч ингээд те одоо санаанаа зөрчилж исэн байсан бол түүний бодолд одоо болохоор зэрэг бүгдийг ингээ шинээр эхлэх те бүгдийг шинээр ингээд цэвэр хуудаснаас эхлэе гэсэн ингээ хүсэл нэлээд үүсч эхэлж байгаа юм тэр хүний одоо сэтгэл дотор за ерөөсө хуучин юм а те зөрчилдөөнөө юу яагаад шинээр эхлэе гэдэг ч юм уу те ямар нэгэн энэ харилцааныхгүй ахаад те шинчлээд эхлэх юмсан гэсэн тиймэрхүү хүсэл одоо бий болж байгаа шүү гэн. Тийм. Тэгээ одоо өнгөрсөнд басан бүх одоо сөрөг зүйлд хоёрын хооронд хэрэг байсан бол тэрийг уучладаг ч юм ямар нэгэн одоо те эрэг тал руу те болгоод те бүгдийг шинээр цэвэр хуснаас эхлэе гэсэн ер нь ийм хүсэл ал сэтгэлд ингээд төрж байгаа юм карт байна. За тэгээд тэрхүү өөр бас энэ харилцаан дээр юу боддог гэхээр зэрэг тийм нас
чинь доош харсан. Тэгэхээр ер нь бол битэрийн харилцаа одоо тэр хүний бодол болохоор зэрэг ямар нэгэн чиглэлгүй болжээ гэж бодд юм байна тий. Ингээл тий. Одоо юу гэдэг тэр хүний толгойд одоо бидний харилцаа тий. Хаашаа явж байгааг мэддэхгүй тий. Тий. Битэр зүгээр ингээл одоо нэг газар ингээл тойрол тий. Тэтгэрийн тарихт орсон юм шиг ингээл нэг байр дээр гэлтэйл байна гэсэн. Битээр харилцаа ерөөс ингээд заврагшаа ингээд явж өгөхгүй те дэвшихгүй ингээд нэг байрандаа л эргэлдээд байна. Нэг мад автаал те. Тэгээд ер нь энэ тэр хүн харилцаанд одоо ирээдүйн төлөвлөгөөгөөсөө олж харахгүй тэгээд тийм зориггүй байгаад нэлээд сэтгэл дундуур яж магадгүй юм байна. За тэгээд энэ каст гарах юм бол тийм магадгүй одоо юу гэдэг битэрт өшөө яг холын зайны хайрцаглаа харилцаатай хүмүүс байж магадгүй битэр нэлээд хол байна да гэдэг ч юм уу те. Тийм биш ээ гэсэн хүмүүс ахмал одоо тийм битэрт одоо юу гэдэг цаг хугацаа хэрэгтэй. Цаг жоохон хэрэгтэй байна. Цаг хугацаа тий цаг нь болохоор болно гэж юм. Цаг хугацаа айгүй хэрэгтэй гэсэн тийм бодол бас байна энэ хүнд. Яарах хэрэггүй цаг хугацаа бүгдийг имчилнэ гэдэг ч юм тий. Ер нь цаг хугацаа жоохон битэрт жоохон хэрэгтэй байна гэсэн иймэрхүү бодол байна. Тийм цаг хугацаа тий яг одоо биш ээ одоо нэлээд хол байна гэдэг ч юм тий. Ер нь цаг хугацаа жоохон хэрэгтэй байна гэсэн тийм бодол бол байна энэ харилцаан дээр. За тэгээд бас нэг энэ нэлээд том карт нь болохоор зэрэг тэр хүн одоо энэ маш одоо ясвартхны карт гэхгүй тий. Одоо тэгэхээр зэрэг энэ хүн маш өндөр яс зүйтэй тий. Нухацтай харилцаа одоо тантай тогтоох аюу тохирох тийм хүн шүү гэж нэлээд одоо энэ харилцааг боддог гэж магадгүй одоо таныг те миний одоо итгэлийг даах те үнцэнтэй хүн шүү гэж те маш их тийм хүндтгэлийн юм карта бас те тэгэхээр зэрэг таныг бас маш их одоо цаанаа ингээ хүндэтгэж оддог гэдэг ч юм те маш нухацтай одоо цаашдын те гэрлэх гэдэг ч юм те иймэрхүү нухацтай харилцаа тань тогтооход маш их тохирох хүн шүү гэдэг нэг цаанаа л нэг тийм те хүндэтгсэн тийм бодол бол тийм байдаг гэж магадгүй юм байна. Тийм. За тэгээд одоо тэр хүний сэтгэлдэх бодлоор ингээд 6 картаар гаргалаа. Тэгчээд одоо танд зөвлөгөөний харилцаан дээр одоо танд зөвлөгөөх юм бол тэг ер нь бол энэ харилцаг маш тэнцвэртэй тий. Маш тэнцвэртэй авч явах нэг зүгээр шүү гэсэн иймхүү утгаар гарч иж магадгүй амуу одоо та одоогийн тийм нөхцөл байдал тий сэтгэл хандлаггүй тий одоо энэ харилцаа нэлээд том зургаар хараа тий төлгөөгөө нухацтай гаргаараа одоо өөртөө итгэлтэйгээр те дараагийн алхмаа хийгэрээ. Алхмаа хүлээ гэж байгаа юм шиг эсвэл хийгэрээ гэж ч магадгүй. Тэг ер нь бол тийм боломж таны гарт байна гэж. Иймэрхүү зүйлээр хэлж магадгүй. Гэхдээ ямар ч байсан аюу тийм энэ харилцааг ингээд доголдуулахгүй те одоо аюу тэнцвэртэй. Тэг авч яваараа гэсэн юм карт байна. За нэг өөрийнхөө одоо нөхцөл байдал тохируулаад ойлгож авах гэж бодож байна. За тэгээд тэр хүн танд одоо хэлмээр аав гэсэн. Нараа бүр 20 минут бож гарсан байна. Тэр хүн танд хэлмээр үгс гэсэн чинь юу яасан бэ одоо? Би чамайг тэ өөрийн ирээдүйн амьдралын нэг хэсэг тийм болоосаа гэж хүсэж байна гэсэн юм хөхтэй мессеж одоо карта. Тэгж хэлье гэж бодож байгаа юм байна тэр хүн. Одоо танд хэлмээр үгстэй. Миний ирээдүйн амьдралын нэг хэсэг болоосаа гэж хүсэж байна. Тийм үү одоо энэ мессеж болохоор зүгээр нь сэтгэлийн үг биш те урт хугацааны харилцаа хариуцлага тэр хүний одоо ирээдүйн төлөвлөгөөнд хамт байя гэсэн те санааг илэрхийлж юм карт байна. За ийм зүйлийг танд хэлмээр юм байна. Нэмээд бас нэг юм энэ өршөөл уучлал гэдэг карт гэхгүй юу? Өнгөрсөнд болсон одоо янз бүр юм би мартах гад те өршөөж уучлах гад ингээд айгу хичээг явж байна гэсэн иймэрхүү утгатай карт гэхгүй. Тэгэхээр танд юу хэлмээр байна вэ гэхэлэр зэрэг уучлах өршөөх ийм үг байна. Тэг дээрэс нь одоо өнгөрсөнд болсон зүйл одоош надад аяг хэцүү байна. Гэхдээ би түүнийг те одоо тийм давж гарахыг ингээ оролдоод явж байна те уучлах гад өршөөхгүй давж гарах гэдэг те оролдоо явж байна гэсэн ийм зүйл бас танд хэлмээр юм байна. За ингээд хүн болго өөр юунаас харж байгаа болохоор өөртөөгөө тийм нөхцөл байдалд тийм тохируулаад үз. Энэ үгсийг хүлээж аваарай. Энэ бол тэр хүний танд хэлмээр үгс. Ийм хоёр карт байна. За тэгчээд ингээ хамгийн сүүлийн
карт руу оръё. Энэ харилцаан дээр одоо танд илгээх мессеж. Өөрийгөө чөлөөл гэсэн юм карт байна өөргөө те. Одоо энийг юм хашаан дотор хийцэн те. Өөрийгөө чөлөөлсөн карт байна. Тэгэхээр зэрэг танд одоо зөвлөгөө гэх юм бол ер нь бол юу хэлмээр юм те. За одоо өөрийнхөө дотроо тэг хаалгаа ингээд нээ те. Дахиад ингээд охирчих вэ, дахиад одоо шархалчих вэ, дахиад ингэчих вэ гэдгээс айгаад ингээд бүх юм ингээд өөрийгөө тойруулаад ингээд те хаалт хийхэ болоо өөрийгөө одоо энэ хүнээс ч юм уу те ингээд өөрөө ингээд хааж те бохо болоо гэсэн юм карт байна. Тийм одоо мессеж байна. Тэгэхээр зэрэг өөрийгөө чөлөөлөгдөг байхгүй утгатай. Тэгэхээр тийм ингээ тулах бүснээсээ гараа гэж байгаа юм шиг те. Одоо өөрийнхөө тийм одоо дотоод сэтгэлийн хаалгаа жаахан ч гэсэн нээ те. Дахиад гэтээ шархалах вэ, дахиад алдах вэ, дахиад ингэчих вэ гэдэг те. Одоо айгаад ингээд тийм бүхнийг ингэж хаахаа болоо гэсэн ийм утгатай мессеж. За нэг өөрөөсөө те нөхцөл байдал тохируулаад хүлээж аваарай. За. Тэгээ энэ хашаа бол энэ одоо юникон те морин босох юм бол энэ хашаа юуж энэ хүний те нөгөө энэ морины хөлнөөр татчихтай энэ өөр ингээд даваад гарч чадах байхгүй тий. Өөрийгөө л та баймлаад шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тий. За ямарчсан ийм мессеж танд байна. За ингээд өндөрлөө бүх картуудаа тий одоо тайлт туслаа энэ үнэхээр таалагдсан бол лайк тарахаа битэн мартаараа. Таалагдаад та намайг одоо тий дэмжих хүсэлтэй хүн бүгд өөрийнхөө харилцааг мөн маш одоо сайнаар зөвгнөх хүсэлтэй хүмүүс юм бол бүгч гэсэн эможи хамбал дараараа. Яг бүгч гэсэн эможи олдохгүй бол ринг гэж бичиж болно. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бүгд намайг дэмжиж та өөрийнхөө харилцааг маш сайнаар тий зөвхөн чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ нүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 4 дугаар карт сонгосон мэр эхлэе. Тэр тань таартай гэсэн тий. Миний чинь сэтгэлсэн юм гэж байна. Тэр гэсэн ингээд тавьчих. За энэ картыг хүмүүс үлд ингэж тавиад хүмүүс үлд одоо тайлбар хийж бодож байна. За эхлээд таро картны эцэг том. Эм картууд гарч эхэлж байна. За тэр хүн танд тайртай гэдэг тэр 6 карт те тэр хүний сэтгэл дээр 6 карт те дотор юу бодож юм гэдэг хамгийн сүлд одоо зөвлөгөө байгаа танд. За энэ картыг харах юм бол тэр хүн ер нь нэлээд жоохон төвчээр зааж өгч бодож байна. Тантай харилцаан дээр одоо сэтгэл хөдлөө айгуу те өөрөө ингэж хянах гэж нэлээд оролддог. Тэр хүн одоо танд те маш их тийм татагдаж байгаа. Тийм боловчиг одоо татаад хүслээ те өөрийнхөө танаар татагдж байгаа тэр одоо татаад хүслээ айгуу сайн ингээд хинаад ингээд барьдсан байна. Тийм танлуу шууд ирээл те юу ячгүй маш их тийм шууд ирээл одоо танлуу дайрч юу гэмдэ тийм хэлж юу гэдэг хайртай гэдэг хэлдэг ч юм уу те ингээд танлуу шууд ингээд дайрахгүйгээр ингээд маш их сэтгэлээ айгуу байрдаг. Тийм харилцаа ингээд зөөлөн замаар те алхмаар хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог ч гэж магадгүй. Ямар ч байсан маш одоо сэтгэлээ айгуу барьдсан бэ таныг гэсэн те сэтгэлээ. Тийм гарахгүй их хичээдэг гэсэн үг. За тэгээ дараагийн карт харах юм бол тэр нь өөртөө жоохон зааг тавьсан байна. Би ер нь болохгүй гэдэг тийм. Тэрний бадаа юу гэдэг ямар нэгэн өрсөлдөгч хийж магадгүй гэж бодож нэлээ юу харсан байхыг бодоход тэр хүн одоо танд нэг хүн байдаг ч юм уу тийм айгу өрсөлдөгчтэй хайр гэж боддог гэж магадгүй. Тийм өрсөлдөгчөөс болоод маш их төвшөөртэй тийм сонор сэрэмжтэй байдаг. Тийм. Тэгээд бол одоо түүний юу гэж хэлмээр юм те танлуу ингээ шууд ингээл те уулзаал очиол ингээл юу
тань руу шууд дайрахгүйгээр харин одоо өөрийнхөө байр суурийг хамгаалтанд аюун гэдэг зогссон юм карт байна. Тэгэхээр зэрэг тэр таныг өөрийг нь сонгохыг нэлээд хүлээж магадгүй. Ямар ч гэсэн тэр хүн өөрөө одоо төрүүлж одоо эрсдэлтэй алхам тань руу хийхээс аягүй айж байгаа. Тэг ер нь өөрийгөө маш их одоо хязгаарлаж тэгж барьдсан байна. Танд хэрэгээр таныг тоох байгаа ч юм шиг сайн бич юм шиг одоо үзүүлдэг ч юм. Ямар ч өөрийгөө маш их ингэж одоо хязгаарлаж байрж өмнөө юу тавьж одоо зааг тавьж та өөрийг тэр хүнийг өөрийг нь сонгоод эрүүл үеийн гэс тэгээгүй нөхцөл ямар ч гэсэн өөрийгөө танлуу эцнээ сэтгэл байгаа ч гэсэн маш их өөрийгөө байрж ингэж хязгаарладаг юм карт байна. За тэгээд одоо 3 дахь карт гарах юм бол тэгээ ер нь бол одоо тэр хүн таныг дотроо маш халуун дулаан дур булаам гэж бол хардаг. Одоо тэр хүний бодолд та маш их эрчим хүчтэй юм уу, эрч хүчтэй цооглог нэг өөртөө итгэлтэй гэрэлтсэн хүн болж харагддаг юм байна. Тэгэд ер нь бол таныг одоо зүгээр нэг эмэгтэй биш нэг хаач ятсан ингээл байгаа газараа гэрэлтүүлдэг ч юм уу. Ямар ч бусдын анхаарлыг аюух татдаг од ч юм шиг тэгж аюух гэж бодож төсөөлт юм байна. Ер нь бол таныг маш одоо халуун дур булаам хаацсан газар ингээ хүмүүсийн анхаарлыг татдаг мундаг эмэгтэй секси гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл бодд юм байна. За тэгээд энэ карт харах юм бол тэгсэн ч гэсэн энэ хүн одоо цаасны 3 гарт нь одоо тэр хүн өөрийнхөө амжилт ажил төрлийг бас одоо энэ харилцаанаас илүү их боддог гэж магадгүй. Өөрийнхөө ажил үйлээс амжилт тэр илүү их боддог одоо түүндээ илүү их эрч хүчээ зарцуулахыг айгу хичээдэг. Түүний үед одоо хайр дурлал биш илүү хийж бүтээх ямар нэгэн ажил төрлөндөө илүү чухал За ямар ч тийм цаг үе юм байна. За тэгээд энэ хүн мөн одоо тэр хүний дотоод ертөнц бол юу юм бэ? Дотоод ертөнцтэй бол одоо таныг аяг төсөөлт юм байна. Тэгээ романтик төсөөл аяг хийдэг энэ хүн тантай хамт маш гоё одоо романтик үдшүүдийг өнгөрөөж ийн бие махбодын харилцааны тийм төсөөлөл одоо тийм бие махбодын төсөөлийн Умбалт гэх юм шиг нэг тиймэрхэнд ордог гэж магадгүй энэ айгу тэр романтик хүү байхгүй тий бүр тэр нэг хэтрээд байдаг юм. Тантай ингээл янз бүр ингээл гоё романтик үчүүд өнгөрөөж ин гэж янз бүрийн байдлаар айгу дотроо төсөөлдөг гэж магадгүй. Би махад харилцаач тий одоо төсөөлдөг байх магадлал юм байна. За тэгээд тэгчээд энэ картыг харах юм бол тий ер нь ингээд одоо хамтаа байхдаа тантай ингээ хамтаа байхдаа ч юм уу ямар ч ингээд өмнө хамт байсан ч юм уу скол хүүхэд байхдаа хамт байсан ч юм уу одоо залуу байхдаа хамт байсан ч юм уу скол ер нь ингээ хамт байхдаа тийм танаас амар ирчвч мэдэрдэг гинэ тийм эрүүл саруул одоо юу гэдэг юм бэ нэг тийм тантай хамт байхад ингээд аягүй тийм гэдэг эрчим хүчээр ингээд сэргэлдээд байгаа ч юм шиг ямар ч гэсэн та бол маш одоо тийм таныг халуун дулаан хүн гэж боддог. Нар гарсантай хамт ахараг юу гоё байдаг ингээд яг хөвгчөө ч ингээд бодох юмгүй тий аюу гоё болцдог гэдэг чинь аюу гоё ингээд тийм сэргэлддэг гэдэг чинь тэгж бас бодд юм байна. Тий. За ингээд энэ хүний бодол ингээд дууслаа одоо энэ 6 картаар тий. Тэгэхээр энэ харилцаан дээр танд зөвлөгөө гэсэн чинь энэ яг жоох ядуу карт доош харсан байна. Тэгэхээр тань зөвлөгөө гэх юм бол тий ер нь л энэ хүзэр таныг өөрийнхөө үнцэнтэй дотоод нууц бололцоогоо тий одоо юу гэдэг таны цаг хугацаа сэтгэл санаа иймэрхүү зүйлүүд ингээд дэмий зүйлд ингээд бити
тэг үрээсэй гэж айгу тэг сануулж байна. Тэгээд та одоо энэ хүнийг ч юм уу те бодоод ч юм уу итгэдэг ч юм уу яадаг ч те итгэх юм бол ингээд сэтгэл санааны айгу тийм ядуу гэдэг аахгүй. Сэтгэл санааны тийм ядууралд орох эрсдэлтэй шүү. Тэгээ ер нь бол өөрийгөө нэгдүгээр тавьж те өөрийнхөө амьдралыг одоо тэтгэж те тийм өөрийнхөө амьдралыг өөрийнхөө ааж амьдралыг ч юм уу те илүү тэтгэх өөрийгөө илүү тийм бодох нь тийм нөхцөл байдлыг үзүүв шүү гэж хэлж байгаа шүү. Энэ картаар энэ харилцаанд тань зөвлөгөө тийм. За ямар ч зэн зөвлөгөө гарч ийн тийм давтаж хэлээд явах уу. За тэгээд энэ хүн танд одоо хэлмээр аа үгс. Тийм дөрөв картыг сонгосон үнд те энэ хүн одоо танд юу хэлмээр юм гэхэлэр зэрэг. Тэр нь бол бидний одоо нөхцөл байдал ч юм уу юу ч нэг тийм шал өөр юм гинэ. Одоо бидний нөхцөл байдал ч юм уу бидний санаа оноо тий адилхан биш байна тий. Тэгсэн ч гэсэн одоо тий бид нар маш өөр ойлголттой байна тий биений хадлаар. Тэгсэн ч гэсэн одоо тий намааг ингээд тий зүгээр л ойлгож хүлээж аваасаа миний дотор тий юу болж байгааг чи ингэ мэддэг шалаасаа гэж танд бол хэлмээр ам байна. За тэгээ дараагийн энэ картыг харах юм бол тийм ер нь аль ингээд одоо битээрт бүр ингээд хэд өөр тийм одоо ялгаа байна тий маш их ялгаа байна. Бид хитрхээ одоо бие биенээсээ одоо нөхцөл байдал ч юм уу юу ч юм маш их өөр юм байна. Айгу өөр байна тий. Тэр одоо битэрийн өөр байдал ингээд битэр аюух ингэж заагалж байна. Тэрс болохгүй байна гэж ингэж ааж юм шиг одоо тиймэрхүү зүйл бол хэлж байна. Тэм битэр хитрхээ тий одоо юу гэдэг өөр улс оронд ч юм уу скол өөр нөхцөл байдалтай ч юм уу скол насны цаг ч юм ямар ч нэг тийм маш өөр ингээд зааглаад байгаа хэцүү юм байна л гэж хэлж байна юм хүн. Тийм. Ямар ч юм тий одоо намайг тийм дотор хичнээн их тий бодож хандлагыг ингээд мэддэг ч болоосаа гэж байгаа юм шиг тий ийм карт. За энэ хоёр үгийг бол танд хэлмээр байгаа юм байна энэ хүн. За тэгчээд ингээд өндөрлөж төхөөд хамгийн сүүлийн карта тий. Энэ картаар болохоор зэрэг таурын одоо зурагнаас нь ч юм уу тий юунаас инспирэшн одоо гэдэг зөв сонгороо мэдээлэл авч олно. Тэр би ингээд харах юм бол яг би энэ мессежээр нэг зүгээр энэ харагдаж байгаа талаар нь одоо тайлгаж бодож байна. Тэг ер нь бол ингээд энэ хайн байгаа сэтгэлээр зэрэг одоо өнгөрснийг нь тэг өнгөрсөнд нь ингээ үлдээ тий та өөрөө тий ирээдүйлөгөө тий урагшаага ингээд явах хэрэгтэй гэдэг. Тэг захиусны өнгөрч гэсэн ингээд шууд ингээд одоо ингээ иш урагшаа яваа гэж тий. Тий ер нь та ингээ айцаараа биш тий ирээдүйлөгөө тий урагшлах хэвээр одоо өнгөрсөн лүүгээ тий өнгөрсөнд нь үлдээ тий айцаас болол тий өнгөрсний шарах ч юм уу тий одоо өнгөрсөн байдал одоо таны одоогийн харилцааг бол тий тодорхойлох ёсгүй тий өөрийнхөө одоо бие сэтгэл тий өөрийнхөө хайр сэтгэлийг бол хамгаал гэсэн байна. За ямар ч байсан энийг сайн харах юм бол нэг өнгөрсөнд нь үлдээ та одоо өөрөө урагшаа яваа гэж юм шиг ийм мессеж танд өгч өгч чадчих байна. Тэг захиусны өнгөрөдийн мессеж. За ийм мессеж байлаа. За ингээд одоо өндөрлөлийн одоо энэ үртэл үтсэн одоо үнэхээр үзээд те таарад таалагдсан бол лайк хабити мартараа хамуу таалагдаа та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө харилцааг мөн те өөрийнхөө одоо байдлыг цаашд нь сайн байгаасаа гэж зөвгнөөд аюугаа ийм одоо тийм нэг улаан палажтай эможи байдаг ингээ бүжиглж байгаа юм ихтэй үний тийм. Тэрийг тийм дараараа тэгэх юм бол дурдвар хардаг сонгосон бөгөөд та намайг дэмжиж байгаа өөрийнхөө одоо цаашдын байдлыг аюу сайнаар тийм зөгнж тийм гэсэн үг шүү. Тийм улаан палажтай нэг бүжиглж байгаа тийм эможи дараараа тийм эможи олдохгүй зүгээр гоё юм ихтэй үний тийм
тэмдэгтэмтэй ч юм уу тий гоё эмэгтэйний ямар дараараа ирсэн. Тэгтээ яг хоо заавал дарагч юм ба штий. Дарах хэрэгтэй хүмүүс ивэл тийм дараараа. За ингээд өндөрлөө. Одоо энэ үртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.